Нэгдүгээр суваг толилуулж байна. Орсын сансар судлалын түүхэн он дараалалд Буран нь хамгийн нууцлаг бүрхэг хуудсан юм. Энэ тухайн цаг үеийн төөрөгдөл юм. Бүр эхнээс нь хачирхалтай үйл явцууд даган мушигжээ. Мэдээж энэ санамсаргүй давхцал. Энэ хөдгөр хөөрөх ёстой байсан бараг бүх гишүүд нууцлаг байдлаар амнасаа алдцгаажээ. Бараг нэг ч он дараалалд дурддаггүй. Энэ төсөл хамгийн жинхэнэ хараалыг тээсэн юм. Бураны хараал. Ямар нэгэн мандал шүргэлтсэн байж магадгүй. Биднийг зогсоосон. Буран. Чонны одны орд. Эдгээр кадрыг 1988 оны 11-р сарын 15-нд авчээ. Сансрын Буран хөлөг өөрийн анхны нислэгээс их дэлхийд амжилттай газардах гэж байлаа. Энэ үйл явдлын талаар зөвлөлтийн бүх сонинуудаар бахархалтайгаар бичсэн байдаг. Хамгийн амжилттай хэрэгцсэн сансрын төсөл гэж. Буран бол Америкчуудын шатлалд барих бидний хариу. Буран хөлгийн 2 дахь нислэг энэ хавар болно. Второй полет Бурана состоится этой весной. Хоёр дахь нислэгээрээ Буран автомат удирдлагаар биш сансрын нисгчдийн жолоодгоор хөөрөх байв. Буран. Игорь Волк Буран хөлгийн туршид нисгчдийн багийн гишүүдийн нэг. Анхны отрядаас ганцаараа амьд үлдсэн хүн нь. 500 гаруй хүн нэрээ өгсөн. Бүгд өндөр ур чадвартай мэрэгжилтнүүд. 78 онд шинэ нууц төсөлд зориулан Волкер 8 туршин нисгч сонгон авахыг даалгажээ. Эрүүл мэндэ биеийн бэлтгэл төгс байх ёстой. Яг л сансрын нисгчдэд тавьдаг шаардлага. Нэгэнт Чон гэдэг овогтой болохоор тэрний багийн 9 гишүүнийг ярига болгон Чоны сүргийнхэн гэж нэрлэдэг байлаа. Чоны сүргийн гишүүдэд социалист нийгмийн бүхий л хангамжийг амласан юм. Албаны орон сууц өндөр цайлан хүнсний хангалт гээд хамгийн чухал нь сансарт нисэх хэрэг. Нисгэгчид бүгд л элитийн отрядын гишүүд болохыг эрмэлзэн. Тэр цаг үед Волкын сонголт тэдний хувьд гай дагуулах юм гэдгийг хэн ч таамаглаагүй юм. Тэрч бүхэл бидний нийгмийн төвшин эгэл туршин нисгэгчдийнхээс дээр болсон. Тиймээс бидэнд дүрм товтлос биеийн тамирын дасгал хэрэгсэл унаад хэрэг цасны машин хүнс тэжээлгээд бүгд л бий болсон. И вездеходы, и снегоходы, понимаешь, да, и питание другое, все. Орсын анхны домогт шатлын 8 гишүүн нь Игорь Волк, Олег Коненко, Анатолий Левченко, Римантас Станкевичус, Александр Шукин, Николай Садовников, Виктор Букреев болон Александр Лисенко. Игорь Волк единственный, кто Энэ багаас ганцаараа амьд үлдсэн ганц хүн нь Игорь Волк юм. Нууцлаг нөхцөл байдал бараг бүх туршин нисгэгчид ам үргэжээ. Тэд Буранаар сансарт нисэх ёстой байсан юм. Цуу яриагаар улсыг аюулаас хамгаалах газрын нууц даалгавраар үгийг хэлсэн ч гэдэг. Тэрчлэн үхэлд нь гадаадын тусгай албадч гар бие оролцсон гэж үзнэ. Түүгээр зогсохгүй зөвлөлтийн шаатлын хараал гэж байдаг гэж тооцдог. Хоёр нисгэгч нь шууд ам үргэлжсэн байна. Энэ гэр зургийг авахснаас 3 хоногийн дараа Виктор Букреев алдав. Тэрээр ердийн туршлагын нислэлтэнд гарсан байжээ. Нислэгийн үеэр онгоцных нь урд шаасыг гэмтсэн байна. Онгоц шатаж Букреев ноцтой түлэгдсэн байна. Шатаж буй онгоцноос амьд төдий болсон нисгэгчийг татан гаргаж авчээ. Игорь Букреев эмнэлэгт орох замдаа өөд болов. Дараагийнх нь Александр Лесенко болов. Хамтрагчийнхаа хамтаар шинээр бүтээгдсэн сөнөөгч онгоцыг туршиж байжээ. Төхөөрөмж жагсаалтаас гарч газар ундлаа. Буранд ямар ч хамааралгүй нисгэгч эсэн мэнд үлдэн эмчлүүлээд нисэх ажлаа үргэлжлүүлсэн байна. Харин Буран хөлгөөр нисэх бэлтгэлдээ орохоор төлөвлөд байсан. Александр Лесенко амиа алджээ.
Тэгээд яах ч вүлээ дээ. Бидний ажил ийм хойндоо. Энэ тусдаа сэдвүүлтэй. Тиймээс хүндөд яах вэ? Ее касаться. Тогда никто не придал Тухайн үедээ значения эдгээр хөл хагцалд хэмж ач холбогдол өгсөнгүй. Санамсаргүй тохиолдлууд гэж үзсэн байна. Шин тутам техник турших явцад нисгэгч нар амиа алдаж байдаг юм. Цэргийнхний хэллэгээр энийг зайлшгүй гарц хохирол гэж нэрлэнэ. Советская академия наук Зөвлөлтийн шинжлэх ухааны академи Америкийн шаатлын боломж бололцоог хэдийнээс тооцоолон гаргасан байв. Академийн ерөнхийлөгч Мсислав Келбиш сайд нарын зөвлөлийн нууц хуралдаан дээр илтгэл хүртэл тавьж байлаа. шаттл может пройти Шаттл Ленинград эсвэл Москва дээгүүр нисч өнгөрч чадна. заряд уничтожен. Тэгээд цөмийн цэнэгт хошуу хаян эдгээр хотуудыг устгаж чадна. Тиймээс ийм хүчтэй цохилтоос хамгаалах аргагүй юм. Не рассчитано на Зөвлөлтийн буужингаас эсэргүүцэх систем сансраас эрэх цохилтыг тооцоодоггүй. Яг тийм зүйлийг зөвлөлтийн тагнуулын алба баталж байжээ. Энэ бол шаттл Кремлийн дээгүүр нисээд өнгөрнө гэсэн дохио. Москвагийн дээгүүр 70 км бууж ирсэн. Тэгээд ойлтын ачааллын дагуу эргээд сансар руугаа хөрчихсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Москвагийн буужингаас хамгаалах системийг үл харгалзан сансраас шууд Кремль рүү цөмийн цохилт өгч болно. Кроме того, советская Түүнчлэн зөвлөлтийн эрдэмтэд шаатлыг манай сансрын нууцуудыг хулгайлан авч чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байлаа. Онлын хувьд Америкийн сансрын хөлөг зөвлөлтийн цэргийн хиймэл дагуулууд хүртэл нисж манипулятор булан авч өөрийн асар том ачааны хэсэг тачин дэлхий дээр буулган авчирч чадах аж. Сансраас тийм овор хэмжээний ачааг дэлхийн тойрог замаас очоод буулгаад ирэх төхөөрөмж нэг ч байхгүй. Союз хөлөг 50 эсвэл 100 кг ачааг тээвэрлэх байх. Гэхдээ тэр хөлөг 20 тонн шүү дээ. СССР должен быть Тиймээс зөвлөлт холбоот улсад сансрын аюул занал хийлээс өөрийгөө хамгаалах тохирсон хариу арга хэмжээ шаардлагатай юм гэж цэргийнхэн шийдвэрлсэн байна. инженер. Тагнуулчдад шаатлын талаар мэдээлэл олж ирэх даалгавар өгөгдлөө. Харин инженерүүдэд зөвлөлтийн тим хөлгийг зохион бүтээх. Зөвлөлт холбоот улсын батлан хамгаалах асуудлыг хариуцагч Дмитрий Устинов дараах зааварчилгааг бэлтгэлээ. Америкчуудынхтай адилхан яг тийм хөлгийг бүтээгэж ундаг дугуй зохион бүтээх гэсний хэрэггүй гэж Устинов хэлв. Америкчууд шаатлынхаа талаар их нарийн тодорхой ярьж өгч байлаа. Зохион бүтээлтийн бүдүүж зургуудаа авч ирдэг байсан. Дулаанаас хамгаалах талаар нь ярьж байсан. Гэвч ямар нэгэн технологийн талаар тэд ам алдаагүй. Технологий никаких они не добытали. Советский шаттл строил. Зөвлөлтийн шаардлага хөлгийг улс үндэстнээрээ бүтээж эхлэв. Ганцхан их орн нь энийг мэдээгүй байсан л да. Хөлгийн томоохон салангит хэсгүүдийг өөр зохион бүтээх газарт бүтээж байсан юм. Гэвч бүх судалгаа хийгээд бэлэн болсон төслүүдийг маш нууцын зэрэглэлд хамруулжээ. Ихэнх инженерүүд нь зөвлөлтийн шаардлага хөлгийг бүтээх төсөл дээр ажиллаж байгаагаа ч мэдээгүй өнгөрсөн юм. Төслийг эрчимтэй болгохын тулд тусгай шинжлэх ухаан судалгааны хүрээлэнг байгуулжээ. В документах секрет. Баримт бичгүүдэд нууц төслийг Буран гэж нэрийдэв. Энэ нэрийг хөлөг онгоц өөр юм болгох юм. О том, что существует. Зөвлөлтийн шаардлага хөлөг байдаг гэсэн ойлголт зөвхөн өөрчлөн байгуулалтын цаг үед мэдэгдэх болно. Перед тем, как запустить Бураныг сансарт хөөрөхийн өмнө нисэх явцыг дэлхий дээр наривчлан туршиж байв. пилоты волчьи Чонын сүргийн нисгэгчид өдөр болгон буран хөлгийн бүхийгээр тоногсон нисэх онгоцуудаар нисэн туршлага хийж байв. Бурана. Туршилт дөнгөж эхлээд байхад багийн нэг гишүүнээ дахин алдлаа. Неожиданно теряет Тэр бол Олег Кононенко. Кононенко. Аав нисдэг дэргэний туршилтын хүрээлэнд ажилладаг байсан. Тухайн үед нэг тийм ойлголт бий болсон. Тэгээд аав Яг 36 нисэх онгоцны туршилтанд оролцож байлаа. Тэр онгоцыг Яковлевийн нисхийн үйлдвэрт бүтээсэн. Тот период самолета Як-36 от ОКБ, который производилось в ОКБ Яковлева. Испытания проходят в Туршилт Уссурийском усуурын тохойд явагдлаа. Кононенко его второй Кононенко болон тэрний туслах нисгэгч Михаил Декс байх нислэгээ нисэх онгоцны тээвэрлэгч Минск дээрээс эхэлсэн байна. Ээлжид маневр хийсний дараа онгоц давцсан ганц шууд далайн усанд унана. Катапультировал Дексбах. Декс баах шүхрээр бууж амцсан. Тэрээр ихэлж дээш идэх бариулаас татсан гэж бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөж. Так что он приземлился. Тэгээд тэр усан онгоцны давцан дээр газардаж чадсан. Харин аав усан дээр Декс баахыг зөөлөн газарсан гэж би хэлэхгүй. Тэр игмээ хугалсан гэдэг. Ямар тач тавцсан төмөр шүү дээ. Харин аав болохоор усанд удаан байснаас болж осох хошигсон. Но отец, наоборот, долго пробарахтался в воде, после этого простыл и похудел, скажем так.
Ослын дараа Кононеко чонын сүргээс бүр мөсөн явхаар шийдлээ. Яг л ямар нэгэн муу зүйлийг зөгнсөн аятай. Гэвч нөхд нь эргүүлэн ятгах чаджээ. Буран бол сансарт нисэх чиний боломж гэснээр Кононеко отрядадаа үлдлээ. Харин хагас жилийн дараа дахиад хөндлөн нислэгтээ өөр нэг онгоцыг туршин нисгүүлэхээр дуудуулсан байна. Ердөө ганцхан 7 хоногоор. Туршилт өмнөд хятадын далайд болов. Нэг хүний суудалтай яг онгоцыг халуун бүсийн орны нөхцөлд туршсан юм. Харин 1980 оны 9-р сарын 8-ны өглөө Кононекогийн онгоцны хөдөлгүүр зогслоо. Нисэх онгоц давцангаас хөөрч далайн уснаа унав. Яг л өнгөрсөн тэр удаагийнх шигээр ганцхан энэ удаад шүүхрээр бууж амьдсангүй. Усанд унах явцдаа аав маань ухаан алдсан байх л та. Тэгээд шүхрэн залж амжаагүй. Дараа нь хугацаа ихалдсан. Онгоц живчихсэн. Олег Кононенко ам өргөдлөө. Суурил болсон газрын усны гүн 100 метрээс гүнзгий байж. Тэгээд аавыг алав 2 сарын дараа л гаргаж авсан. Эхлээд хөлгийн Ахмад Бүкийг усан чийдсэн. Онгоц унсан газрыг тэгж нэрлэдэг юм л та. Дараа нь тусгай баригад бүрдүүлсэн. Онгоцны үлдэгдлийг олж цуглуулахар болсон. Бүкийн оршуулгын газар их олон нисгэгч нар оршуулгдсан байдаг. Нэг ч удаагийн нислэг үлдээгүй байж Бураны багийнхан гишүүдийнхээ тал хувийг алдлаа. Олег Кононекогийн үхлийн дараа Буран хөлгийн нисэх багийнхан дөрвөлээ үлдсэн байна. Өгтүүд Бурантай огт холбоогүй мэт санагдана. Гэвч яагаад ч юм бэ чонын цэргийн туршин нисгэгчдээс амиа алдцгааж байв. Чонын зүрэгт ам өргөцсөн нисгэгчдийг орлох шинэ гишүүдэд дахин шаардлагатай боллоо. Гэвч Олег Кононеког ам өргөцсөний дараа нисгэгчдийн дунд Бураны хараалын талаар цүг тархжээ. Олон ч нисгэгчид отрядад элсэн орохыг хүсэхгүй татгалзаж байв. Яриагаа бол энэнд ямар нэгэн далдын нууц өвдөс байхгүй гэж Волк нисгийн хүрээлэнд болсон зөвлөгөөн дээр хэлв. Отрядаа шинээр туршин нисгэгчд элсүүлэн авах тал дээр этгүүлж дөнгөж байлаа. Тэдгээрийн дотор Виктор Заболоцкий, Урал Султанов, Магомед Толбаев, Сергей Тревецкий, Юрий Шефер болон Владимир Торовец нар байлаа. Анх удаа шинэ багийн бие бүрэлдэхүүн хойтын буйныг дурсах ёслол дээр цугларлаа. Олег Кононенко ам өргөдөд хагас жил болсон байна. Нисгэгчний хуучны уламжлал ёсоор ширээн дээр багийн ам өргөцсөн бүх гишүүдийн тоогоор хоолны хэрэгсэл өржээ. Шинээр элсэн орсон Владимир Торовец энэ тухай шүлэг бичсэн байна. Энэ нисгийн сургуулийнхан отрядад элсэн орохыг хүсдэг байсан Владимир Торовец ч гэсэн байна. Бидний тэнд сууж байхад амны цаасан дээр тэр дорно шүлэг бичсэн. Тэгээд тэр шүлэг нь дараагийнх нь хэмдэ гэдэг мөрөөр төгсөж байсан юм да. И заканчивалось оно словами «Кто следующий?» Дараагийнх нь Владимир Торовец өөрөө байлаа. Дөнгөж эмнэлгийн үзлэгээр ороод гарсан байв. 1-р сарын сүүлчээр тэрнийг туршин нисгэгчдийн отрядад албан ёсоор оруулсан юм. Харин 2-р сарын 8-нд Дэмий 8 нислэг тэрэгний туршилтын үеэр амь насаа алдсан. Гэтэл нөгөө хойтхын буйныг дурсан сансан ёслолоос хойш ердөө 10 хоног өнгөрөөд байжээ. Ойлгож байна уу тавилан? Тэр явдал 1-р сарын 28-нд болсон. Нөгөө багийнхан амь өрөвддөг өдөр. Харин тэр 2 сарын 8-нд онгоцтойгоос ирсэн юм. Отрядад нүүрсэн 4 дахь хөхөл энэ байв. Бураны туршин нисгэгчдийг хамарсан суурил бүхнийг нисгийн хүрээлэнгийн тусгай комиссанд ягтлан шалгаж байсан байна. Төслийн удирдагчид хачиргалтай санагдах болов учир нь чонын сүргийн гишүүд ар араасаа үхэж үргэлдээд байв. Зөвлөлтийн албаны хүмүүс далдын хүчинд үл итгэн. Ихэнх үедээ туршин нисгэгчдийн багийнхан үхэлд гадаадын тагнуулын албад хамаатай гэж үзэж байлаа. Гэвч мөрдөн шалгалын явцад нисгэгч нар бүгд санамсаргүй тохиолдлоор амиа алдацгаасан болох нь тогтоогдов. Энэ гадаадын тагнуулын албад ямар ч хамааралгүй. Буран, чонын одны орд.
Бурааныг заримдаа шаатлын аналог эсвэл хуулбар гэж нэрийддэг. Үнэн хэрэгтээ их адилхан ч гадна талаасаа л юм. Бодит байдал дээр зүгээр л том онгоцнууд. Харин аэродинамикийн хуулиуд Байкон урдч тэр Поларидадч тэр адилхан үйлчилдэг. Бид зүгээр л шаатлыг дөөрэлгэн хийсэн юм. Бид илүү гарч эсвэл өртөж чадаагүй. Тэгээд ч захиалагчийн бидэнд тавьсан шаардлага бол шаатлын нэгэн адил хэмжээ дамжаажин габрит зэрэг байсан юм. Юу гэсэн үг вэ гэхээр урт нь 18 м, 4.5 м-ийн диаметртэй. Ийм зүйлийг бид бураанд бүтээх ёстой байсан юм. И 4,5 метра диаметр. Вот такой груз мы должны вывести были бурана. А дальше все... Харин цаашлаад бүх зүйл ихэнхийлтэй ийм жинтэй ачааг ачаага бүрхүүл хийгээрээ. Эсвэл өөрчлөлт хий. Тэгээд шаатал шиг адилхан болно. Шаатал буран гээд онгоц болгон адилхан. Шаттл, буран и шаттл, они в этом смысле, ну, тут, как все самолеты похожи. Орос болон Америкийн хөлөг онгоцны гадаргуун ч гэсэн адилхан. Угаалгын өрөөнд байдаг вааран хан шиг юм. Ганцхан салцрын хөлөгт ваар биш, дулаанаас хамгаалсан силикатон бэлтаануудыг нааж өгдөг. Буран дэлгэхэд 30,000 орчим байлаа. Эд байгаагүй бол газар дах үедээ зүгээр л шатах байсан гин. Атмосфер ойролцоогоор 90-100 км-д хөлгийг хөөрөхт дулаанаас хамгаалах шаардлага гардаг. Тэгээд өндөр хурднаас болж тэдэнд хүчтэй халалт явуулдаг. Тэрч бүхэл плазм үүсдэг. Тэгээд материалууд тэр дороо шатдаг. Ердийн сансрын хөлгүүдийн өнгөн бүрээс нь нэг удаагийнх байдаг. Харин энэ тусгай зориултын 100 давхартай материал айжанда атмосфер шатдаг. Харин төхөөрөмж өөрөө бүрэн бүтэн үүдэн. Гэвч 2 дахь удаага ашиглах бас боломжгүй юм. Буран олон удаа ашиглаж болох ч сансрын хөлөг байлаа. Доор хаяж 20 нислэг гүйцэтгэхэд тооцоологдсон байжээ. Тиймээс гадаргуунд бүтнээрээ гэмтэлгүй үлдэх ёстой юм. Ийм материалын үндсэн дээд зэргийн цэвэр каварц болдог. Өөрөөр хэлбэл 99.9% цэвэршилттэй цэвэр каварц. Байгаль дээр ийм каварц олдож ховортой. Уулын болортой ажиллах болсон. Учир нь их цэвэрхэн материал юм. Тэгээд дараа нь дунд ураалын бүсээс газрын баялаг олсон онцгой цэвэрхэн каварцын элс байсан. Тэгээд тэр материалаас бэлтцүүдээ бэлтгэж авах болсон юм. Дараа нь бэлтцүүдээс маш нэмгэн утсуудыг гаргаж авсан. Тэгээд тэрнийгээ дулаанаас хамгаалах материал болгон ашиглах болсон. Тонкие волокна, которые дальше использовались для изготовления тепловой защиты. Атмосферт орж ирэхээр онгоц гэрэлтэж эхэлдэг. Өнгө нь ухааяга өнгөтэй байж байгаад шингэн цайвар болтлоо өөрчлөгдөнө. Далавчны урд зах болон хэтэгний хэсэг Цельсийн 1650 хэм хүртлээр халдаг. Гэвч сансрын нисгэгчдэд тэрхүү вааран хан бүхий хамгаалалт хэдийхэр бат бөх болох талаар зөвхөн таамагладаг байна. Вааран бэлтаан дулаан дамжуулах чанарын хувьд маш муу. Үнэхээр бэлта бүтээгчид нь дулаан дамжуулах чанарыг ийм маягаар гарган харуулсан. Улаас хайсан бэлтаан хүмүүс 3 завсраараа барьж байсан. Шаттл болон бурааны гадна байдал өөр хоорондоо ижил төстөөгөөс гадна удирдлагын хувьд зарчим нь бас адилхан юм. Шаттл хөлгийг гар удирдлагаар газардуулна. Нислийн сүүлийн 4 минутанд сансрын нисгэгчид удирдлагыг өөрсдөө авах ёстой болно. Ослын эрсдэл хангалттай. Ачаалал их учраас хүний бие муудаж болно. Гэвч бураанд автомат газардуулгын төгс шийдэл цогцолсон байсан юм. Нисгэгчгүйгээр нисэн явах чадвартай. Өөрөө нисээд сансарт тодорхой хугацааг өнгөрүүлж нисэх буудалдаа өөрөө газардаж чадна гэсэн үг. Зүгээр нэг нисэг онгоц гэдгээсээ илүү төгс зүйл болсон юм. Нисгэгчийн оролцоогүйгээр өөрөө газардчихна. Хэдийгээр тэр өдөр хүчтэй салхитай байсан. Тийм нөхцөлд нисэх нь бүх хэл хөөрхийг ч хоригддог. Секундэд лав 25 м-ийн хурдтай салхилж байсан байх. Тийм хүчтэй салхинд яг нарийн газардаж чадсан юм. Тэгээд өнхрөгч яг зогсох бүх системийн унтраан ажиллаа дуусгаж чадсан. Гэвч техникт бүрэн найдахыг зохион бүтээгчид хүссэнгүй. Тиймээс туршин нисгэгчдийн баг бүрдүүлсэн хэрэг. Газар дах үйл явцыг баттай шалгаж үзэх. Багийн бие бүрэлдэхүүнийг бэлтгэхийн тулд бурааны нислийн аналогыг барьжээ. Гадна талаасаа яг л сансрын хөлөг.
Ганцхан сүүлийн хэсэгт нь 4 хөдөлгүүр угсарч өгсөн байна. Тэгснээр өөрөө бие даан хүрэх чадвартай болсон аж энэ машинаар туршин нисгэгч бурааныг газардуулж сурч байлаа. Энэ нисэх зурвсыг Байконурт зориуд бураанд зориулан бариулжээ. Гадаргуут бүрхүүл нь ер бусын тэгш. Яг л тол гэсэн үг. Бурааны ерөнхий зохион бүтээгч Гэбл Лазинский нисэх зурвсыг өөрийн биеэр хүлээн авчээ. Тэрээр өөрийн машины дээр шилэн аяхтай ус тавилаа. Машины цагт 100 км хурдтай давхина. Шилэн аяхтай ус цалгиж буй тэр газарт бетонын плитаг алмазан багжаар өнгөлж байв. Энэ нь зайлшгүй авагдах ёстой арга хэмжээ. Учир нь бурааны газарлах үеийн хурд ердийн нисэх онгоцноос хол юм. Ердийн завсар зайтай бетонын плитон дээр онгоц зүгээр л хөмөрж болох юм. Туршилт өндөрлөх тийшээ хандлаа. Тэгээд чанын сүргийн гишүүдийн жирийн соёуц хөлгөөр сансарт хөргөх шийд гаргалаа. Дараа нь газардах үед нь туршилт явуулах. Нисгэгчийн суудалд суулгаад тэд онгоцыг удирдах чадах эсийг шалган ягтлахаар болсон байна. Жингүүдлийн нөхцөлд булчин шүрмэс ажиллахаагүй болдог байна. Тийм болохоор дэлхийн таталцлын нөхцөл байдал бие организм хуучин хэвэндээ ороход саадтай тулгарна. Энэ туршилтаар бурааны тойрог замд гарах, гар аргаар газардуулах үйл явц зэргийг адилтгаж өгсөн байна. Сансарт хамгийн түрүүнд дарга нь хөрөх ёстой байдаг. Тэр нь Игорь Волк байлаа. Зорилт нь сансрын нисгэгч хүний нисгээс өмнө гүйцэтгэдэг бүхий л зүйлийг хийж чаддаг байхад оршиж байлаа. Тэгээд ниссний дараа аливаа ур чадвар, агроритм зэрэг нурах ёсгүй. Сразу после космического полета, что не нарушены будет какие-то, так сказать, навыки, алгоритмы, значит, да. 1984 оны 7 дугаар сард Игорь Волк соёуц Т-12 хөлгийн дарга Владимир Женебековын хамтаар хөлгөр хөрлөө. Тэрчлэн хөлгийн инженерээр Светлана Савицкая хамт явлаа. Волкийн хөрсний дараа бид Максимицкий нисэх буудлын дээр хүрэлцэн очсон. Тэр бол миний урд нь ажиллаж байсан нисэлгийн туршилтыг хүрээлэн л дээ. Тэгээд Волкийг сансрын хөлөгтэйгөө газарсны дараа битэн дээр авчирсан юм. 12 цагийн нислэгийн дараа соёуц Т-12 хөлгийн нисэх багийн гишүүд их дэлхийдээ эргэн буулаа. Гэвч сансрын нисгэгчдийг буулгах төхөөрөмжнөөс гарч ирэх явцад саатал гарсан юм байна. Намайг яагаад ч юм хөлгөөс татан гаргаж авч чадахгүй байсан. Тэр эргүүлдэг бүхэгийг яагаад ч юм удаан хугацаанд нээж чадахгүй байлаа. Тийм болохоор саатал тэндээс эхэлж байгаа юм. Тэгээд өөрөө л гарч ирэх шаардлагатай болсон доо. Женебеков Савицкая хоёрыг аврагчид гар дээрээ өргөх шахам хөлгөөс гаргаж авсан юм. Заавар ёсоор тех ёстой. Нислэгийн дараа явах нь бүхэл хөл дээрээ зогсогч тэнхэлгүй болсон байдаг юм. Харин Волкод хинч туслахгүй байлаа. Нээлхийнээс өөрөө гарч ирж байна. Энэ бас туршилтын нөхцөл. Гуйж дайван байж Волк нисдэг тэрэг рүү очлоо. Хөл гар нь мэтээгүй болжээ. Нисдэг тэрэгний бүхээг рүү мөлхөх шахам оров. Гэтэл энд хөл нүцгэн нисэх ёстой болох нь тодорхой болжээ. Волкд тэрний нислэгийн эд зүйлсийг авчирч өгсөнгүй. Тэгээд би хэллээ л дээ. Би онгоцонд өмдгүүгээр суухгүй. Юу дуртагаа л хийцгээе. Гэхдээ л тэд өмдөг олж ирсэн л дээ. Бутлоолдоогүй. Хөл нүцгэн явах хэрэгтэй болсон. Шууд 154 хүртэл эхлээд нисдэг тэргээр тэгэж байж л 154 рүү хурж очино. Харин дараа нь тэгэж байгаад гутлыг минь олж ирсэн дээ. Эхлээд Игорь Волкийг Ми-8 нисдэг тэргээр авч явлаа. Залуурын ард хөл нүцгэн дан оймстойгоо сууна. Дараа нь Ту 154-т орж суудаа. Бүхээг нь бурааны бүхээгтэй төстэй болгон хувиргажээ. Тугаар Волк ах トゥ Бинск руу хөөрөв. Улс орны хөндлөн дайр нислээ. Гэтэл туршилт дуусаагүй л байж тэрэнд өндрийн хувцас солиулж өмсгөөд дуунаас хурдан сөнөөгч онгоц болох МиГ-25-ын жолооны ард суулгаадтаа. МиГ-ээр тэрбээр Байконурыг зорилоо. Энэ нь дахин хэдэн мянган километр гэсэн үг. Тэгээд Волк ердийн нисэх онгоцнуудаар нисгээс ялгаатай болохыг мэдэрсэн байна. Гэхдээ заавал ингэх шаардлагагүй. Учир нь тэр бурааныг газардуулж чадхал байсан. Цагаасаа жаахан гоцрох болсон. Учир нь булчин суларсан байсан л да. 12 цагийн турш жингүүдлийн байдалд байна гэдэг хэцүү. Гэвч миний хувьд сүртэй зүйл биш байсан. Но во всяком случае для меня это не было заметно. Волк нисэлгийг хэвэн өнгөрүүлсэн. Онгоцоо газарлуулж чадсанаар нисгэгчийн ур чадвар алдагдахгүй болохыг баталж өгсөн. Нэг тийм ерөнхий шалгалтын ажиллагаа болсон юм.
Буран. Чонны одны орд. В декабре 1987 оны 12 дугаар сард соёлц хөлгөөр сансарт Анатолий Левченко хөрлөө. Хөлгийн дарга Владимир Титов болон инженер Муса Манаров хоёр бүтэн жилийн хугацаатай Мир станц дээр ажиллах ёстой байв. Харин Левченко сансраас Мир станцын багийнхан болох Юрий Роменко, Элекс Александров нарын хамтаар буцлаа. Буулт хэцүү болжээ. Газар дах ёстой байсан хэсэгт нь хүчтэй салхитай шуурга болж байв. Роменко нарийн болгон за тэр шүү бурааны нисгч шуурган дундуур газар дах хэрэгтэй болох нэ гэж. Казакийн тал нутагт үлээх цасан шуурга соёо цөлийн хувьд эмэг нэлтэйгээр өндөрсөн юм. Буух төхөөрөмж газарт хүчтэй мөргөжээ. Сансрын нисгчид гэмтэж бэртсэн байна. Их газар дээр Роменко, Александров нар шууд л эмч нарын гарт очлоо. Тэр хоёрыг дамнуу урган дээр хэвтүүлж хамгийн ойр байрлах цэргийн эмнэлэг рүү авчирлаа. Анатолию Левченко надо выполнить эксперимент до конца. Прямо в степи, сразу после приземления, медики проводят оперативную медкомиссию. Левченког үзэж даралтын хэмжүү. Биеийн байдал нь тогтворгүй ажээ. Тиймээс туршилтыг зогсох саналтай байлаа. Гэвч Анатолий Левченко туршилтыг үргэлжлүүлэхийг шаардав. Би онгоцоо буулгаж чадна гэлээ. Настаивает на продолжении испытаний. Я смогу посадить самолет. Газарснаас хойш цагийн дараа тэрээр туу 154 жолооны ард суугаад дараа нь МиГ-25 сөнөөгч онгоцын залуурыг атгана. Туршилт амжилттай явж байлаа. Левченко удирдлагыг гартаа авч онгоцыг нисэх буудалд буулгалаа. Хүнд гэмтэж бэртгэс гадна бүтэн 7 хоног жингүүдлийн байдалд байсан шүү дээ. Энэ нислэгийн дараа Анатолий Левченко Кремль дэржээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачевоос зөвлөлт холбоотуулсан Баатрин алтан таван хошуу хүртсэн юм. Толиах их ажил хичээнгүй хүн л дээ. Тэр цаг үргэлж нисэх буудалда альва үйл явцын төвдө зогсож байдаг. Мэргэжилдээ их дуртай. Авиастагаас гадна ухаалаг ир байсан юм. Сансрын нисгчийн маань толгой тарих хүчтэй өвдөх болсныг хинч анзаарсангүй. Эмч нар дээр очно гэдэг бол нисгч хүний хувьд сүүлчийн зам. Заавал нэг юм болно. Тэгэх юм бол сансрын талаар мартах хэрэгтэй болно. Гэвч тарих толгойн өвчин нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байлаа. Бид альва баярын ажиллагаа болгоо 5 дугаар сарын 1 зэрэгт ямагт оролцдог. Тэгээд тэрнийг туг бариад явж байхад гинэдэд архинд нь цус орчихсон. Зууртай юм болсон да. Вот его вдруг стрельнуло в голову так, что мгновенно. Левченко хамаг хүчээр шавхан байж ёслолын жагсаалыг дуусгалаа. Өөрөө гэр хүртлээ ганцаараа явжээ. Тэгснийхээ дараа эхнэрээсээ түргэн тусламж дуудаач ч хүссэн байна. Буран хөлөг хөөрөхөд ердөө хагас жил үлджээ. Анатолий Левченко өөрийгөө эдгэрч амжина гэж их найдаж байсан юм. Толиа их төвчээртэй хүн л дээ. Өвдөлтөө төсвөрлээд яваад байсан байгаа юм. Тэгээд Майн баярын дараачаас өвчин төсвөрлөхийн аргагүй болсон. Тэгээд эмнэлэгт очих шаардлага тулгарсан. Энэнд хэнийг ч буруутгах аргагүй. Их аимшигтай өвдөн шүү дээ. Огцом хурцаар илэрдэг. Альва өвчин өөрийн хоруу чанартай. Тиймээс сансарт нисгсэн гэдэг хүсэлтэд хөдлөгдөн төвчсээр байсан байна л да. Левченког эмнэлэгт хэвтүүллээ. Эмч нар тархины хавдартай болох нь тогтоолоо. Өнөө болтол ойлгомжгүй үлдсэн нэг зүйл бол энэ өвчнийг эрт илрүүлэлгүй яагаад алдчихв. Левченко жилдээ хэд хэдэн удаа эмнэлгийн үзлэгт хамрагдаж байж. Шинжилгээний хариу дээр нь эмч нар үргэлж цоо ирүүл нисэх боломжтой гэж бичдэг байлаа. Анатолий хамгийн сүүлд сургуульд сурж байхдаа л өвдөж байж. Компьютерийн томографаар юу ч илэрхгүй байсан. Тэгээд би даргын хувьд ерөнхий эмчтэй ярилцж байсан юм. Эмч хэрвээ би хаашаа өнгөөхөө харж мэдэхгүй бол тарих руу яаж харах юм бэ гэсэн. Тэгээд 6 дугаар эмнэлэгт бас шинжилгээнд хамрагдсан. Цөмийн соронзонд резонанс гэсэн байх. Тэгээд хавдар хаана байгааг нь олсон. Оройтсон байсан юм аа. 1988 оны 8 дугаар сарын 6-нд буюу сансарт ниснээс хагас жилийн дараа Анатолий Левченко тархины хавдраар өөд болсон юм. Сансрын нисгчид болох Титов Манаров нартай хамт соёо цөлгөөр ниссэн бөгөөд тэр хоёр тэр үед тойрог зам дээр байсан юм. Тэр хоёр их дэлхийтэйгээ холбоо барих бүртээ Анатолий Левченкод мэд уламжилдаг байлаа. Тэгээд дэлхий рүү 12 дугаар сард буцан ирээд хамт ниссэн ант нөхөр нь өөд болоод хагас жил болж байг мэдсэн юм.
Почему болезнь Өвчин нь яагаад тийм төргөн өвдөрсөнд эмч нар хариу өгч чадахгүй байв? Зарим нэг нь сансарт ниснээс үүдсэн гэж үзсэн. космический полет. Сансарт нисээд бууж ирэхдээ авсан гэмтлээс болсон гэж бас үзв. Гэвч туршин нисгэгчид энэнд нислэгт огт хамаагүй гэдэгт итгэлтэй байлаа. Были уверены. Сансрын нисгэгчид бэлтгэлийн явцдаа маш их ачааллыг даван туулдагч хинэн ч өгч өргөдөж байгаагүй юм. И никто от этого не умирает. Специально проводить. Ямар нэгэн тусгай судалгаа шинжилгээ явуулж болох болоо. Гэхдээ миний бодлоор сансрын нислэг болоо. Өгөхгүй гэж юу? Тийм байсан бол тийм тохиолдолд ганцаар тогтохгүй гарах шүү дээ. Среди летчиков даже... Нисгэгчийн дунд Анатолийг сансарт явуулсан туршилтын золиос болсон гэдэг цуу яриа тархжээ. Говорили, что на... Тэрнийг тойрог замд байхдаа таталцлын явцад хүний амь насанд шууд аюултай эм тариаг жингүүдийн нөхцөлд өөр дээрээ туршиж байсан гэж ярих болов. Гэвч энэ таамаглалыг албан ёсоор хинч баталж өгөөгүй юм. Никто не подтверждает. Поминки справляли в том же самом... Гашуудлын ёсыг өмнө нь Туровецэг өөд болоход гүйцэтгэж байсан офицеруудын хоолны газарт хэлээ. Уже никто не писал... Одоо хинэн ч шүлэг бичсэнгүй. Ширээний ард эзэнгүй 5 шилэн аяг тавьжээ. Погибли 5 испытателей. Бураны багийн 5 туршин нисгэгч ам өргөдөд байна. Гэтэл сансарт нисэх нислэг сураггүй. Невольно члены волчьей Одоо чонын сүргийн гишүүд бие биенээ огт өөр нүдээр харцгаах болжээ. Дараагийнх нь хин бэ? летчики-испытатели... Туршин нисгэгчид хараалдурсан багийнхныг тойрон гардаг болов. Тэрч битгий хэл спектикүүд эдгээр өглийг ердийн нэг санамсаргүй давцлууд гэдэгт үл эргэлзэх болжээ. На поминках волк... Гашуудлын ёслол дээр волк багийнхаа үлдсэн гишүүдэд хандан дараах зүйлсийг хэллээ. Та нарыгаа үхэл рүү урайлан дуудаж байснаа би мэдсэнгүй. Залуусаа намайг уучлаарай. Левченко өөд болсны дараа юу ч дахин болоогүй байсан юм. Бүгд л бурааныг сансарт хөөрн эснэ гэж итгэж найдаж байсан юм. Гэтэл Шүүкэн миний санаж буйгаар сарын дараа сарж бараг хүрээгүй бах. Левченког үгсний дараа нас болчихсон. Жуковский нисхийн баярын арга хэмжээнд спортын онгоцоор нисч байсан юм. Тэгээд савлуурт ороод эргэн гарч амжилгүй сүүлсэндээ. Сорвался в штопор и не успел вывести. Смерть Анатолий Левченкогийн зурдын үхлийг Александр Шүүкэн сэтгэлдээ гүнзгий хүлээн авсан юм. Тэр хоёр сайн найзууд байлаа. Нисхийн сургуульд хамт үргэж, цэргийн албаа бас л хамт хаасан байна. Тэр хоёр үргэлж хамтдаа ниснэ. Шүүкэн Левченкогийн 2 дугаар нисгэгч байв. Мөн хамтдаа буран хөлгөөр сансарт нисэх учиртай байсан юм. Миний бодлоор аав сансарт нисч чадаагүй лээ сэтгэлээр гондоохон явдаг байсан. Гэхдээ сайн мэдэхгүй юм. Бусад сансрын нисгэгчдийн адаар их хүсдэг байсан байх л та. Саша Шүүкэн бэлд дундаас хамгийн авьяаслаг нь байсан. Бусдын хайрыг хүлээсэн нарганч, хошин шогийн торгон мэдрэмжтэйгээс гадна дуу хөгжимд их дуртай. Эмзэг сэтгэлтэй, дотроо санаа нэг зовдөг хүн байсан да. Зарим тохиолдолд энэ зан чанар нь саад болдог байсан л баг. Гэхдээ л их авьяаслаг хүн байлаа. Александр Щукин өөрийн гараар Левченкогийн оршуулгын ажлыг гардан удирдлаа. Тэгээд оршуулгын газарт санамсаргүйч бай, санаатайч бай, андынхаа ойролцоо газарт дэрлэх юмсан гэж өгүүлж байжээ. Товарищи понимали. Тэр үедээ энэ үгэнд нь хинч анхаарал хандуулсангүй. Учир нь нөхөд ойлгож байсан юм. Хамгийн ихээр шаналж байгаа хүн бол одоо Шүүкэн гэж. Гашуудлын дараа Александр Шүүкэн шууд л бэлтгэлдээ явжээ. Шүүкэн нисхийн баярын өдрөөр нисэх гэж байлаа. Тэрээр нислэгийн өндөр ур чадвар гэж юу байдгийг үзүүлэхийг зорьсон юм. 18 августа 8 дугаар сарын 18-нд ээлжилт бэлтгэлдээ гарчээ. Шүүкэн агаарт хөөрч үзүүлбэрээ үзүүлж эхлэв. Гэвч урдаас тайхан аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Баримттай намайг танилцуулаагүй. Гэхдээ эргэлттэй сугалуур байсан гэж надад хэлсэн. Дараа нь шулуун сугалуур ихэлсэн юм байлээ. Эргэлттэй хэрнээ хавтгай. Гэхдээ толгой иргэм эргэлтүүд мэдээж тийм нислэгт сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Удаан хугацаанд нягт. Тэгээд дараа нь шулуун сугалуурд хийсэн ч өндөр нь хангалттай байж чадаагүй. Өөрөөр бол бараг л болчихсон. Онгоц гараад ирчихсэн надад мэдэгдсэн зүйл ердөө л энэ. Вот это вот все, что мне известно.
Смерть Щукина видели Шүүкиний үхлийг олон ч нөхд нь нүдэрээ на харжээ. тренировке собрались Тэр өдөр нисэх талбай дээр агаарын шоунд оролцох ёстой бүх нисгэгчид цугларсан байв. Хүмүүсийн яриагаар бол шүүкин суглуураас онгоцоо гаргахын тулд ердөө 100 метр дутсан ажээ. Тийм хашир туршлагатай нисгэгч удирдлага яагаад алдсныг хэн ч ойлгохгүй байв. Суглуураас гарч амжаагүй. Тэр эргэлдэж байсан. Онгоц илгээрээ дээшээ хараастаа нисч байсан. Онгоц ингэж эргэлдэж байхыг хэв ингэж үздэг. Гэтэл ар нуруугаараа эргэчихсэн ингэж эргэлдэв. Ийм тохиолдолд жолоодлого алддаг. Тиймээс удирдлага өндөрлөлтэй. Эргэлтийн явцад толгой нь бас эргэн. Эргээд байгаа ч юм шиг зогсоход хэцүү. Александр Щукин дарга нь болох Анатолий Левченког өгснээс ердөө 12 хоногийн дараа алтан амиа алдсан юм. Тэрнийг дахин гаргахгүй нэ гэж совин татаад байсан юм. Тэгээд ч нөхцөл байдал их жигтэй. 6-аас 7 шилжих шөнийн 12 цаг. Бидэнд Саша Толи хоёрын гэрэл зураг байсан юм. Тэр хоёр цэнхэр дүрмд хувцастайгаа үхлийн аюул тохиолдсон үед хэрхэн ам гарч болох бэлтгэл явуулж байсан юм. Тэгээд тэр хоёр баатар ирс шиг зураг авахулсан байсан да. Тэгээд яг 12 цагт цонхны шил хагарч тэр гэрэл зураг туссан. Цуурсан шил шиг эвдэрсэн жаз гэдэг муу ёрыг зөгнөдөг гэж үздэг. Гэвч чонын сүргийн нисгэгчид тийм зөгнөлт итгэдэггүй. Итгэдэггүй нь дэмий зүйл болсон ч байх. Гэрэл зургийн жазны шил цуурсны дараа нэг хоноод бурааны туршин нисгэгчдийн отрядаас бас нэг нь ам өргөдлээ. Тухайн хотод нэг оршуулгын газар бий. Мэдээж их эмгэнэлтэй тийм газар. Тэр хотод 1970-аас 80-аад онуудад бид нүсэр туршилтуудыг явуулдаг байсан юм. Жилдээ 10-аас 12 экважан алддаг байлаа. Тэгээд хотороо оршуулгад оролцсон. Тогтсон нэг жаншил бол шавны багшигаа эцсийн замд нь гаргаж өгдөг бичигдээгүй хуультай. Тэгээд тэрнийг соёлын ордноос гаргасан юм. Жуковскийн нэрмжид бөгөөд бүр Сталины үед баригдсан гайхалтай айд. Би суу онгоцоор дээгүр ниссэн. Тэгээд Саша Жукинийг нас барахад дээгүр нь Римовскийн онгоцоор тойрог хийсэн. Ээлжид нисхийн шоу Италийн Треволтод төлөвлөгдөж байлаа. Тэнд бурааны туршин нисгэгчдийн нэг оролцохоор болсон юм. Тиймээс Итали руу Сергеийг явуулахаар шийдвэр гаргалаа. Гэвч сүүлийн мөчид Римантус Стенкевичус тэрнийг томилтоосоо татгалзаж ятгаж дөнгөсөн байна. Станкевичус уговорил его отказаться от командировки. Тэр өөрөө ирээд би явсан дээрээ гэж хэлсэн. Тэгж хэлснийхэн дараа би тэрнийг дахиж харахгүй байх гэсэн совин татсан даа. И вот у меня было ощущение, я знал, что я их больше не увижу. Аавыгаа ам өргөтгөөсөн 5 хоногийн өмнө би уулзсан. Тэд Итали руу ниссэн. Треволта руу. Нисхийн үзүүлэх нислэгт суу 28 онгоцоор. Тэгээд аав бид хоёр хамгийн сүүлд уулзахад тэр нариганч хിവэрээ байсан. Тэр үед би 12 настай жаал байлаа. Тэгээд л нисээд явсан. Но все было в шутке, что я был мальчиком 12 лет. Пошутили, он улетел. Та аавтайгаа юу ярьсан бэ? Надад нэг буу байсан юм. Тоглоом л доо. Тэгээд аав надад бууны сум аваад ирээрэй гэсэн. Аав тэгснэ. Тэгээд хоёулаа оройжонгоо суугаад тоглох болно гэсэн. Он сказал, что это да, везуте много патронов, и мы потом будем сидеть весь вечер и считать их. Гэргийн Римантусыг энэ томилтоосоо татгалзаж ятгсан байна. Үүнээс 7 хоногийн өмнө эхнэрт нь онгоцон суурч байгаа талаар зүүдэжээ. Гэвч Римантус элдэв зөгнөл зүүдний зөнд итгэдэггүй байлаа. Чи минь зүгээр л ядарсан байна. Би 7 хоногийн дараа л буцаад ирнэ гэж хэлсэн байна. Ээж маань тэр талаар урдчлан зөвлөсөн мэдэж байсан байх. Учир нь ээжийг өөд болсны дараа бид нэг зурвас олсон юм. Аав ээжид бичээд ширээн дээр үлдээсэн юм билээ. Зурвастай нэг л өгүүлбэр байсан. Нэг онгоц эсвэл өөр нэг онгоцоор нисэх ямар ч ялгаагүй гэж. Бас өөр хэдэн мөр байсан ч учрыг нь олоогүй. Никакой разницы, лететь на одном самолете или на другом. Ну и несколько еще слов каких-то, но мы не понимаем. Италичууд Римантус Стенкевичус өндөр зэрэглэлийн нислэгийн үзүүлбэрүүдийг үзүүлж байлаа. Тэгсэн тэрний онгоц олон мянган үзэгчдийн нүдэн дээр жолоодлогогүй болж газар тунлаа. Литвийн анхны бөгөөд цорын ганц сансрын нисгэгч амиа алдсан юм. Тийм ээ, оршуулсан.
Залуусын нэгэн адилаар бүгдийнх нь шарил байгаа. Одоо үзэгч болно. Левченко, Шүүкийн хоёрын хамтаар. Тэрнийг ч гэсэн зэрэгэлдээ оршуулсан. Его похоронили там. Буран. Чонын одны орд. Буран хөлгийн анхны нийслэг 1988 оны 10 сарын 25-ны өдөр товлогджээ. Хөлөг онгоцыг хүмүүстэйгээр автомат горимтойгоор хөөрөхөр боллоо. Байконуут цаг агаар тогтун онгоцны гарааны талбарт суйрлуулжээ. Нисэхэд бүх зүйл бэлэн байлаа. Бүх зүйлээ сайхан болсон. Тэгснэ орхи бүх системүүдийг унтраа гэсэн. Тэгээд л яав ийвгээд л учрыг олохоор асууцгаалаа. Гэтэл буужин тэгж тэжээлийн болоогүй гэж. Тэгээд механизмд гэмтэл гарч ажиллагаагүй болсон байна. Что-то случилось с механизмом, и он не стыковался. Азуу явдлыг тусгай комисс мөрдөн шалгалаа. Хөлгийн бүх системийг шалгаж үзсэн боловч нэг ч алдаа мадаг олсонгүй. Дараагийн гараг 1988 оны 11-р сарын 15-нд тогтлоо. Тэр өдөр Байконуурт хүчтэй шуургатай байлаа. Цагаагаар авах юмгүй байсан. Цаас салхи гээд салхи секундэд 120 м хүрсэн. Харин буран хамгийн ихдээ 15 м секундэд тооцоологдсон. Тэгээд хөөрхүү яах уу гэдээ суугаад л бодож байлаа. Тэгээд бүх мэрэгжилтнүүд ирсэн. Бүх зүйл ном ёсороо хөөрөг. Тэгээд хөөргсөн. Хөлөг ниссэн. Хүлээгээл бүгд нисж яваад юу болоо вилээ гэж ойлгож байна уу? Үл мэдэгдэх хүчин зүйл шүү дээ. Гэвч буран төгс байдлаар газардлаа. Зохион бүтээчдийнх нь тооцоолж байснаас ердөө 15 метрт зөрж бууж байсан юм. Асар том 5 км-т үргэлжлэх нисэх зурвасын хувьд энэ шалихгүй зүйл л дээ. Тэр үедээ хэнэмж анхны энэ нислэг нь цорын ганц нь болох юм гэж бодоогүй байх. Бүхэл хараал зэтгэрийг үл харгалзан чонын сүргийнхэн удахгүй өөрсдийн шуугаар нислэгтээ гарах юм шигээр санацгааж байв. Игор Волк өөрийгөө багийнхантайгаа хамт байх ёстой гэж шаардаж байлаа. Нислэгийг 1991 онд гэж төлөвлөсөн байна. Гэвч хөрөнгө санхүү ахиж олдоогүй юм. 1993 оны 5 дугаар сард Оросын сансар судлалын товчооны захирал Юрий Коптов буран төслийн хүрээнд аливаа хөтөлбөрт ажлыг зогсоох грэнд гарын үсэг зурлаа. Олон удаа ашиглагдах ёстой байсан буран нэг удаагийнх нь болсон юм. Би бураны зогсож байгаа Фрунзе дэх эргийн дагуу явхаараа ямагт эргэн хардаг юм. Одоо тоногдож цаглаа шувууд үүрэлсэн. Энэ ч өөрсдөө хүндлэхгүй байгаа хэрэг. Хэн нэг нь үүгээрээ бизнес хөөж байна. Гэтэл тэр зүйл мүлээд байх ёстой. Үндэсний бахархал шүү дээ. Москва. Горький нэрмжид соёлын цэцэрлэгт хүрээлэн энд нөгөө олон удаа ашиглагдах ёстой байсан буран хөлөг онгоц зогсон. Энэ хөдөлгүүрийг харж байна уу? Тэнд тойрог замд гаргаад маневр хийх ёстой үндсэн эд ангид байдаг. Энэ үнэхээр хүчрхэг хөдөлгүүр байгаа юм. Орбитальное маневрирование и те двигатели, которые управляют боковой и продольной составляющей. Ихэнх нь энийг сансарт хөөрсөн яг нөгөө төхөөрөмж гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ бол жинхэнэ буран биш. Ердийн хуулбар нь. Үүгээр туршилт хийж байсан юм. Хөлгийн их биеийн бат бөх чанарыг шалгаж байсан. 1993 онд энийг хүүхдэд зориулсан үзүүрийн газар болгожээ. Учир нь буран хаашаач нисэхгүй болсон юм. Энэ онгоц яагаад ч сансарт нисэх аргагүй болсон. Бид хоцорсон. Хэдийн шийдвэр гаргачихсан байсан юм. Чонын сүргийнхний дадлаг туршилтаа явуулдаг байсан өөр нэг буран байсан бөгөөд Австрали руу зарчихсан байлаа. Хөлгийг сэлбэг болгон задлсан Австралийн нисэх компани одоо ч гэсэн ашигласаар байгаа.
Буран хөтөлбөр хаагдсан ч хараал нь алга болсонгүй. Зөвлөлтийн шаардлагатай холбоотой нисгчдийн эмгэнэл төхөд үгээр дуусгавар болсонгүй. Бурааны нисгчдийн нэг Алексей Бородай Шереметьевод ажиллахаар болжээ. Тэрээр хэлийн чанд руу ачаа тээвэрлэх ажилд оров. 10 дугаар сарын 8-нд тэрээр Итали ачаа тээврийн Руслан онгоцоор хөөрөх болов. Нисэх буудлын дээр өтгөн үүлтэй бороо орж байлаа. Үзэгдэх орчин бараг байхгүй байлаа. Бородайн хувьд энэ ноцтой саад биш. Тэр бурааныг бараг сохор таамгаар газардуулдаг байсан юм. Буран дээр бүх төрлийн дадлага туршлага хийж байсан болохоор бид өөрсдөө маш хатуу ширүү нөхцөлийг тавьдаг байсан юм. Газардах явцад үзэгдэх орчин харагдахгүй. Тэр ч байтугай нүдэ болгож байгаад онгоцоо буулгадаг байсан. Тиймээс тэр явдал надад онцгой зүйл мэтэр санагддаггүй юм. Не казался мне каким-то сверхсложным. Онгоц нь нислэгийн зураас төсөөрчээ. Нэгдүгээр нисгэгч ухаан орлого байсаар амиа алджээ. Өөр нэг нисгэгч хэрхэн газардахыг харахаар ирээд физиалт дарагдсан байна. Онгоцны хэлтэрхий дундаас Бородайг аврагчд нь гаргаж авлаа. Тэр амьд байсан ч хөл нь хугарсан байжээ. Но без сознания и с переломанными ногами. Би шууд л ойлгосон. Өрөөсөн хөл болохоо байжээ. Цааш нь мэдээж ойлгомжтой нөхцөл үүсэх болсон. Төлөвлөгөө ёсоор биш л дээ. Хоёр дахь хагалгааны дараах үеийг би хэлж байна. Дахин нисэх талаар легч үг байхгүй. Тиймээс зүгээр л цаашдыг хэрхэн яаж төрөх ёстой тухайд бодох хэрэгтэй болсон. Гэхдээ зүгээрээ. Хэвэн байгаа. 2001 оны 6 сарын 5-нд өрөөндөө ажлын ширээнийхээ ард Юрий Шефер өөд болжээ. Судасны бөглөрөл зүрхийн зогсоосон байна. Гинтийн зүйл болсон өрөөндөө орж ирээд л унчихсан. Тийм ээ, ядаж түргэн тусламжч дуудаж амжаагүй.